За 7 сарынхаа 3 дахь 7 хоногоор иргэн уулзч байгаадаа баяртай байна. За тэгвэл 3 дахь 7 хоногоор бүгд ямар сэдвийн дагуу юу хийж, юу болох юм болоо гэдгийг ямартай мэдээж авцгаая. За 3 дахь 7 хоногийн маань сэдв болохоор Бурхны хүн уурчилж мэднэ гэдэг сэдвийн дагуу бүгд үзэх юм байна. За тэгээд бид нар 7 сарын турш Йосефийн түүхийг бид нар үзэж байгаа. За тэгээд Йосефд бол тийм ээ уучлах хэвээр хүмүүс байсан. Тэгээд Йосеф хэнийг уучлсан юм бол? За Йосеф болохоор ах нарыгаа уучлсан байдаг. За яагаад ах нар нь ингээд ах нарыгаа уучлах яагаад болсон бэ гэх юм бол ах нар түүнд их хатаахаар үзэн ядаад ерхий Египтэд зарсан байдаг тухай ерхий өмнөх 7 хоногт бүгд үлдсэн байгаа. За тэнд нэг үүнийг үл харгалзан ч гэсэндээ Йосеф ах нарыгаа уучлж чадсан байдаг. Тэгвэл цугаараа хамтдаа Йосеф тийм ээ одоо хэрхэн одоо тийм ээ ах нарынхаа хатаахлыг одоо өмсөөд за дээр нь ах нар нь түүнийг үзье одоо болоод Египтэд хэрхэн боочлогдсон талаар гар урлыг цугаараа хамтдаа харцгаая. За өнөөдрийн хийх гар урлалын маань сэдв болохоор зүуд тайлж буй Йосефыг урлах юм байна хэвлээ. За Йосеф Египтэд одоо боочлогдоод ингээд явж байхад Египтийн хаан Фараон маань одоо нэгэн зүүдийг удаа олон удаагийн татамжтайгаар одоо ингээд зүүдэлсэн байж байгаа. За эхний зүүд нь ямар зүүд байсан бэ гэхээр тийм ээ хатаж одоо тийм ээ туранхай 7 мөхөр тарган 7 мөхрийг одоо барьж идэж байгаа юм зүүд байсан. Хоёр дахь зүүд нь ямар зүүд байлаа? Орчисэн тийм ээ 7 төрөв үржисэнтэй одоо энэ 7 төрөв одоо бас залгиж байгаа талаарх одоо ийм зүүдийг одоо Фараон маань удаадараа зүүдэлсэн гэж байна. За энэ 7 гэдэг тоо маань одоо ямар утгатай гэдэг илэрхийлж байгаа юм байна шаа. За ер нь бол 7 гэдэг тоо нь яг юу ингээд илтгэхэд байгаа вэ гэх юм бол Египтэд ер нь 7 жил өнтөө байна. Мөн 7 жил ган ачигтай ер нь бол жил болно гэдгийг ер нь бол илтгэж байгаа. За тэгвэл хоёулаа гар урлалаас салгаад гар урлалаа хийцгээе. За эхлээд зүгээр гар урлалаа салгаад за эхлээд хамгийн ихэнд бид томьёогоо салгах цаа хэдүүлээ. За томьёогоо салгачихлаа. За дараа нь жижигхэн байгаа эдгээр бигээ салгаад Фараоны төшмөл, Йосеф, цагаан самбар гэсэн 3 зүйлийг салгацгаая. За бүгдийг салгачихлаа. За одоо бүгд яг энэ зураасны дагуу голоор нь урлаад за тэгвэл одоо эдрийг наацгаад яг энэ цагаан дээр нь цавгаа түрхээ энийг нуглаад Йосефыг эхлээд наацгаая. Ерөнхийдөө 7 сарын маань гол дүр Йосеф шүү дээ. Тиймээс хамгийн түрүүнд Йосефыг наах хэрэгтэй гэдгийг бодчих. За өнөөдрийн гар урлалын маань сэдэв маань ч гэсэн зүуд тайлж байгаа Йосеф гэсэн одоо сэдвтэй байгаа. За зүуд тайлж байгаа Йосефыг хамтдаа наацгаая. За Йосеф маань хэний зүудийг тайлсан бэлээ? Мэдээж Фараоны төшмөлийн зүудийг тайлсан шүү дээ. Тиймээс өнөөдөр Фараоны төшмөл гэсэн юм дээр энийг наацгаая. За ингээд 7 жил өнтөө байх болно. За үүний дараа 7 жил ганц зургтай байх болно. Тийм учраас өнтөө 7 жилийн турш Йосеф маань одоо Фараонд хандаад Фараоны төшмөдөд хандаад одоо энэ улсыг тижээх ёстой, үржил шимтэй одоо тийм ээ тэр үр тариаг хураагаад агуулгад хийнэ. За тэр агуулгын зургийг ингэж зурнаа гэсэн тэр зураг төслийг энэ дээр ингээд цагаан самбар дээр Йосеф маань Фараоны түвшиндэд зааж өгч байна. За мэдээж Йосефийн заасны дагуу Фараоны түвшмэд одоо улс орноо 7 жилийн ган гачигтай жилээс одоо аврахын тулд одоо ингээд ийм зойрыг агуулгыг барьж байгаа талаар хэлж байна. Тэгээд энэ 7 хоногийн маань бидний чэйжлэх ёстой хэвчээ маань юу вэ? Тоогшаа. За Матай 6-гийн 14 дугаар хэсэл байгаа. За би уншаад өгье. Хэрэг та нар хүмүүсийн алдааг уучлбал Тэнгэрлэг эцэгтэй нь ч гэсэн та нарыг мөн уучлнаа гэсэн ишлэлийг өнөөдөр энэ 7 хоногийг ер нь чэйжлэх ёстой байна. Йосеф маань энэ ах нэрээгаа өөрт нь буруу зүйл хийсэн бүх хүнийг уучлсан байгаа. За түүнчлэн түүний уучлсан уучлалт нь өөрийг нь ч гэсэн эзний өмнө уучлахад хүргэсэн бөгөөд эцэс үлдээ тэрээр одоо Египтийн сайд болсон. За ингээд бүх багш нартаа амжилт хүсье. Баяртай.